За эрчим шилжүүн суулгах эмчилгээ маань донороос хийгддэг байгаа. За донор дээр маань амьд донор болон амьгүй буюу тархины хөлтэй донор гэсэн үндсэн хоёр төрлийн донор маань байдаг. За амьд донорын хувьд та бүхэн бүгд мэдэх бах гэр бүлийн гишүүд байдаг бол амьгүй донор дээр тухайн эрүүл мэндийн байгууллагын тархины хөлт тодорхойлох багаас тодорхойлсон боломж донор дээр манай албаны зүгээс гэр бүлтэй уулзаж хүсэл тавьсан тохиолдолд энэ маань амьгүй буюу тархины хөлтэй донор маань болдог байгаа. За бид нар өнөөдрийн хэмжээнд улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 25 эрүүл мэндийн байгууллага төрийн тархины хөлт тодорхойлох багийг байгуулад явж байна. За энэ тархины хөлт тодорхойлох баг маань тухайн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ эрхсэн орлогч дарга буюу эмнэлэг зүйн эрхсэн дэд захирлаар ахлуулсан энэ баг маань байдаг. Энэ багт нарийн бичгийн даргын хувьд гэх юм бол тухайн эмнэлгийн чанар аюулгүй байдал хариуцсан нэгжийн менежер за мөн бүх тархины хөлийг онцлох шаардлагатай мэрэгжлийн эмчнэр ордог. Нэг өсөндөө дөрвс онцлогооны эмч, камар хоолой эмч, нүд судлалын эмч, мэдрэлийн эмч, эрчим тэмцлэгийн тасгийн эмч гэдэг юм уу те. Энэ бүх эмч маань өөр өөрийнхөө чиглэлийн яг тархины хөглийн үзлгүүдийг үздэг гэсэн үг. Нэг өсөндөө нүд судлалын эмчийн хувьд гэх юм бол зөвхөн нүдний үзлэгээ хийн хэвийн тархины хөглийн хүрээгүй тархины үйл ажиллагаа хийвийн тохиолдолд нүдний хувьд нүдэнд хүрэхэд эврэлийн рефлекс анившиж явах жишээтэй ч гэдэг юм уу те. Энэ бүр чиглэлийн эмчнэр өөр өөрийнхөө рефлексүүдийг үзээд 6 цагийн зайтай 2 удаа үзээд энэ тархины хөлийг баталдаг байгаа. Ингээд батлагдсан тохиолдолд манай албанд мэдээлэл бид нар гэр бүлтэй уулзаж донор болох хүсэлтэд тавьдаг байгаа. За амьгүй донороос эрчим шилжүүн суулгуулах шаардлагатай иргэдийн хүлээгч хэсэлт манай албан дээр нэгтгэгдэг. Өнөөдрийн байдлаар нийт 1000 гаруй иргэдийн тархины хөлт донороос эрчим шилжүүн суулгуулах шаардлагатай иргэд маань байж байна. Харамсалтай нь эдгээр иргэд маань бол хүнд онштой ийм хүмүүс маань байдаг. Элийн дутагдaltaй, бөөрийн дутагдaltaй, 7 хоногт 3 удаа диализ буюу бөөр орлуулах эмчилгээнд ордог ч гэдэг юм уу те. Ийм хүнд өвчтөй хүмүүс маань байдаг учраас харамсалтайгаар амь эрсдэх тохиолдлууд маань их байдаг. Өнгөрсөн оны хувьд гэх юм бол 13 тохиолдол, энэ оны хувьд 5 гаруй тохиолдол маань харамсалтайгаар амь эрсэж байгаа юм тохиолдолд бүртгэгдэж байгаа. За бид нар манай алба 2018 онд байгуулагдсан те. Өнөөдрийг хүртэл бид нар нэг 200 гаруй боломж донорыг илрүүлсэн. Энэ илрүүлсэн донороос 72 нь яг шалгуурт тэнцээд энэ гэр бүл болгонтой уулзаж хүсэл тавьсан. Энэчнээс 37 гэр бүл зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр энэ 37 зөвшөөрсөн энэ гэр бүлээс 31 нь яг бодит донор болоод 45 хүнд бүр 27 онд элэг шилжүүн суулгах эмчилгээг хийсэн байгаа. За харамсалтай нь 2024 оны 7 сараас хойш энэ амьгүй донороос эрчим шилжүүн суулгах эмчилгээ маань хийгдэггүй байгаа. За энэ жилийн хувьд гэх юм бол 10 боломж донор бид нар илрүүлсэн. Нөгөө 25 тархины хөлт тодорхойлох багаас ингээд яг 3 шалгуур тэнцсэн донортой бид нар гэр бүлд уулзаад хүсэл тавихад гурлаа татгалцсан ийм байгаа. Энэ татгалзлын шалтгаан маань бол мэдээж энэ олон нийтэд энэ буруу мэдээлэл төгсөнтэй холбоотой яг энэ тархины хөглийн талаарх тийм ээ хүнд амьдрал бэлэгдэх талаар хараахан энэ нийгэмд буруу ойлголт төгсөнтэй холбоотой татгалзж байгаа шалтгаанууд байгаа. Нөгөө талдаа энэ эрүүл мэндийн байгууллагын энэ 25 тархины хөлт тодорхойлох баг маань бас энэ сошиал орчны нөлөөлөл хууль эрх зүйн орчны тутмаг байдалч гэдэг юм уу те. Энэ шалтгаанаас тай холбоотой энэ илрүүлгийг бас мэдэгдэхгүй байх явдлууд байна. Энэ асуудлыг бид нар шийдэх гэж шинэ эрхтэн эдэс шилжүүн суулгах тухай хуулийн төсөл дээр энэ заалтуудыг бид нар тусгаад явж байгаа. За эрхтэн эдэс шилжүүн суулгах тухай хуулийн төсөл дээр маань энэ амьгүй буюу энэ тархины хөлтэй донор болсон гэр бүлдээр бид нар оршуулгын тэтгэмж өгөх асуудлыг бол оруулаад явж байгаа. Энэ яг эрхтэн эдэс шилжүүн суулгах тухай хуулийн төслөөс илүү энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөөс гарч байгаа энэ тогтоолдор мөн орж явж байгаа. Энэ дээр маань болох юм бол амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмжийг гэр бүлтийн 4.5 сая төгрөгөөр олгох байдлаар зохицуулж байгаа. Нөгөө талдаа хэрвээ тухайн донор маань эрүүл мэндийн даатгал төлдөггүй, нийгмийн даатгал төлдөггүй байх юм бол эрүүл мэндийн яамны дэргэдэх дэмжих сангаас энэ оршуулгын тэтгэмжийг олох байдлаар зохицуулсан байгаа. Тэгэхээр ямар ч байсан амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмжийг тодорхой хэмжээний хувьд бол авах нэ гэдгийг бол та бүгд бол ойлгох нь зөв. Нөгөө талдаа эрхтэн эдэс шилжүүн суулгах тухай хуулийн төслөөр бид нэгдэлтэй амьд эмнэлгийн мэргэжнийг хамгаалах тийм ээ, эрх зүйн орчныг хамгаалах. Нөгөө талдаа амьгүй донорыг хүндэтгэх, гэр бүлийг хүндэтгэх энэ асуудлыг оруулж өгч байгаа. Нөгөө талдаа бид энэ донорын насны асуудлуудыг бол энэ хуулийн төсөлд орж байгаа. Энэ гол заалт маань юу вэ гэхээр амьгүй буюу энэ тархины хөлтэй
насны одоо хязгаарыг дээд доод насны хязгааргүй болгож байгаа. Энэ маань бол маш том юм үйл ажиллагаа байгаа. Яг бусад улс орны жишгтэй нийцүүлсэн. Нэг ясандаа бид нэр харамсалтайгаар хэлж байгаа хэдий ч гэсэн бага насны хүүхэд маань амьгүй донор болсон тохиолдолд одоо нэгэнт одоо нас бархан тодорхой болсон амьгүй донор болсон тохиолдолд нөгөө талдаа энэ хүүхдэд эргэтэн шилжүүлэн суулгах боломжийг нээж өгч байгаа гэсэн. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар бол маш олон энэ хүүхдүүд маань элэг болон бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай ийм хүүхдүүд маань байдаг. Энийг маань бид нар бол аав ээж ах トゥ хамаатан саднаас нь нэг өсөндөө том хүний эрхтнийг тохируулж тухайн хүүхдээс суулгаж байгаа. Энэ хуулийн төслийн энэ амьгүй донорын насныг байхгүй болгосноор энэ хүүхдээс хүүхдэд эргэтэн шилжүүлэн суулгах боломжийг нээж өгснөөр илүү тухайн хүүхдийн одоо амьдралын чанар, амьдрах чадрыг нэмэгдүүлэх ийм том боломжийг нэгж өгж байгаараа ийм том онцлогтой байгаа. 1000 гаруй гэдэг нь хүлээгч хсалт буюу реципиент учраас энэ ямар нэгэн насны хязгааргүй байгаа. Хүүхдүүд ч гэсэн энэ байгаа 10 гаруй хувийн энэ амьгүй донороос эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүлээгч хсалт байгаа. Энэ маань бол нөгөө хүүхд маань нэг онцлогтой цусны замын битүүрэлтэй хүүхд маань бүгд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Ийм учраас эдгээр хүүхдүүд маань бүгд энэ элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүлээгдэлтэй байдаг байна. Одоо байгаа хууль нь зөвхөн нөгөө амьд донороос буюу тухайн одоо хүүхдийн маань аав ээж ах トゥ хамаатан саднаас нь суулгах боломжтой гэсэн. Нэг өсөндөө тэр том хүний одоо аавынх нь ч гэдэм үү том хүний элгийг одоо хүүхдэд нь тааруулж жижиглжиж шилжүүлэн суулгахгүй болохгүй байдаг. Нөгөө талдаа хүүхдээс суулгаснаар илүү үр дүнтэй байх боломжтой байна. За яг өнөөдрийн байдлаар нийт 25 тархинуулалт тодорхойлох баг байгаа гэсэндээ үүний 17 нь энэ аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлогын эмчилгээний төв дээр байгаа тархинуулалт тодорхойлох багууд байгаа. Харамсалтай нь яг өнөөдрийн байдлаар эдгээр аймаг болон аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг бүсийн онцлогын эмчилгээний төвөөс яг бодит амьгүй донор болсон тохиолдол бол байхгүй. Тодорхой хэмжээний тохиолдлуудыг бол бүртгэж байгаа хэдий ч энэ зам тээврийн асуудал болон энэ хуулийн зохицуултын асуудлаас шалтгаалаад яг бодит донор болохгүй асуудлууд байгаа. Энийг илүү одоо шийдвэрлэх гэдэг ингээд хуулийн төсөлтөд тусгай явж байгаа. 2019 оноос хойш улсын 3 дугаар төв эмнэлэг бол донор эмнэлгийн нэгээр одоо сайдын тушаалаар томилогдсон бид нэр донор гаргах үйл ажиллагаанд одоо ажиллаж яваа. За 2019 оноос хойш улсын 3 дугаар төв эмнэлэг нийт 21 одоо бодит донорыг бол гаргасан. За мөн одоо энэ тархины харалт гэдэг одоо хүнд эмгийг энэ маань өөрөө улсын 3 дугаар төв эмнэлэгт гол лавлахаа төв болж ялдаг. Өөрөлдөх нь 21 аймаг 9 дүүргийн одоо маш хүнд тархины харалттай эмчлүүлэгч манай харалтын тасагт гэрчийн хэлхээний тасагт хэвтэн эмчлүүлдэг. Туйлын хүнд одоо ам аврагдах боломжгүй амьсгал зүрх судас ерөнхийдөө маш хүнд байдалтай тарих ажиллагаагүй болцсон ийм хүмүүс төр бод мэдээж одоо эмч бид нэр одоо сайдын тушаалын дагуу журмынхаа дагуу бол тархины үхэл тодорхойлох багийг бол одоо байгуулж тэр багууд маань бид нэр тарих одоо ажиллагаагүй болсон байна гэдэг ерөнхийдөө бол үндсэн нарийн мэдээж онцлогоо шинжилгээнд тулгуурлаж гаргадаг байгаа. Үүнийхээ дүнд бид нар бас туйлын боломжгүй болсон эмийн эмчилгээний дүр дүнгүү тохиолдлуудад тодорхойлоод 19 оноос хойш 23 одоо бодит донорыг гаргаад түүний цаана одоо элэг бөөр шүрмэс тийм ээ маш олон хүнд одоо бас амьдрал бэлгэлсэн ийм үйл ажиллагаанд одоо бас бид нар ажиллаж байна. Ер нь бол жилд бол одоо улсын 3 дугаар төмрийн харалтын тасагт доотлол 900 тархины харалттай маш хүнд эмчлүүлэгч бол хэвтэн эмчлүүлдэг. Гэхдээ тархины харалт маань өөрөө зүрх судасны өвчний хүндрэл байгаа. Мэдээж бид нэр өнөөдөр энэ тасгийг байгуулснаар бол одоо тархины харалт бол одоо насралтыг бууруулж чадсан. За нөгөө талаар онцлогоо шинжилгээний чанарыг бол сайжруулсан. Дээрээс нь мэдрэлийн мэс засал, цуцсан доторх онцлогоо эмчилгээ, сэргээнц гэсэн үндсэн том багууд маань бол тархины харалт боломжтой одоо онцлогоо дэмжлэгдэх боломжтой үедээ бол ерөөсөө бүгд амьд тийм ээ хөдөлмөрийн чадраа алдалгүй сайхан болоо гарч байна. Цөөнгүү тохиолдол дээр ойлгох юм бол жилд бол одоо тархины улсын 3 дугаар төвөмлөг дээр бол 80-аас 100 тохиолдол насварж байна. Энэ насварж байгаа тохиолдлууд дээр бид нэр тарих ажиллагаагүй болсон хүн дээр тархины үхэл бол тодорхойлох баг маань бол үйл ажиллагаа хийж одоо донор болох үгүй гэдэг бол шийдэх юм үйл ажиллагаа хийгээ явж байна да. За тархины харалтаас олж насварах тохиолдол маань тухайн одоо эмчлүүлэгчийн маань харалт нь ямар төрлийн харалт байна. Тэр нь тийм ээ
тархинда маш том хэмжээний харалт байна уу? Эмийн эмчилгээнд үр дүн байхгүй, мэс засал хийх боломж байхгүй, амьсгал дарангуулгадад амьсгалын аппараттай болсон. Ямар ч ухаангүй, комын байдалтай түүнийг одоо тарих ажиллаж гинэг үе гэдгийг нарийн одоо шалгадаг олон улсын онцлогоо шинжилгээ нотлохоон суурилсан нарийн шинжилгээнүүдээр эмч хүний үзлэгээрээ тодруулдаг юм нарийн бас шалгуурууд байгаа л да. Энэхүү шалгуурынхаа дагуу бид нар тарих ажиллагаагүй болж гэнэ үү, урсгал байна уугүй гэдгийг л үздэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо тархины судасны бичлэг гэдэг нарийн онцлогоо бол тарих үйл маш их судалчилтаа хэрэгтэн тэр болгоныг одоо бид нар тархины судасны бичлэгээр хийж тэр судаснууд дотор цус урсж гинүү гэдгийг нэгдүгээрт үзэж байгаа. Үнэхээр урсгал байхгүй бол түүнийг 2-3 удаа бид нар шалгаж үздэг. Дээрээс нь тархины судасны ангиограф гэдэг одоо алтын стандарт онцлогоогоор бас судас урсж гинүү тарих ажиллагаа байна уу гэдэг үзэх гих мэт одоо маш олон нарийн онцлогоо шалгууруудаар бас тархины өвчлөө тодорхойлдог. Нас урах эрсдэл бол шалтгаан нь бол одоо мэдээж тархины хүн төлбөрийн харалтууд л ерөөсөө хүнийг насруулж байна. Нөгөө талаас маш хол газраас одоо олон километр газраас хүнд байдалтай тээвэрлж авчираад тархийг дарангуулдаг, тархины одоо амьсгал зүрх судасны голтгов байдаг бага нисгийг доошоо шаантглаад орчдог. Тэнд бид нэр одоо механик аргаар эмийн тийм ээ амьсгалын аппаратаар одоо хиймлэр одоо хүнийг тарих ажиллагааг болцсон үед тийм ээ зүрх судасыг дэмжиж байж ах ийм тохиолдлууд дээр бид нар ерөнхийдөө донор тодорхойлдог л доо. Ерөнхийдөө нас барах эрсдэл өндөртэй гэдэг тохиолдол болгон дээр донор тодорхойлохгүй бид нар эмч нар айлуулах хүнийг насруулахгүй тийм ээ бүрс амьдруулахын төлөө бид нар өнөөдөр анагаах ухаанд суурилсан бүх эмчилгээ онцлогоо бүх юм хийж байгаа. Гэтэл анагаах ухаанд суурилсан тэр онцлогоо эмчилгээнд баригдах боломжгүй туйлын хүнд одоо амьсгал зүрх судас бүрэн одоо ингээд тийм ээ ингээд ажиллагаагүй болцсон, тарих ажиллагаагүй болцсон тохиолдол байна шүү гэдэг тохиолдлоор бид нар донор болох уугүй гэдгийг тодорхойлдог байгаа. За үүнд мэдээж бид нар 55-аас доош насны хүмүүсийг бол тодорхойлдог. Донор тодорхойлох заалт гэж бас байгаа. Тэгэхээр тэр заалтынхаа дагуу энэ хүнд донор тодорхойлохгүйг үзнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо магадгүй одоо Б вирустэй, С вирустэй, тийм ээ? Дээрээс нь хавдрын суурьтай тийм ээ. Жишээ нь иймэрхүү одоо эсрэг заалттай хүмүүстэр бид нар донор тодорхойлохгүй. Тэгэхээр манай баг өөрөө эрчим тэмчилгээний харуултын, мэдрэлийн тийм ээ тэ совилхон үндсэн том одоо баг өөрсдөө тухайн хүнээ үнэлээд за энэ хүн дээр бид нар тархины үхэл тодорхойлох онцлогоонуудыг хийя. За энэ онцлогоогоор 2-3 удаагээд баталгаажвал за энэ донор болох бололцоотой юм байна гэдэг үднээс эрүүл мэндийн яамныхаа эд эсрэгтэн шийдвэрлэн суулгахын багт хүнээ танилцуулдаг байгаа. Тийм. За жилд бол одоо бид нэр сүүлийн 5 жилд бол нэг 10-аас 30 хүн дээр боломжит донор байна уу гэдгийг тодорхойлсон тоо байгаа. Тэрэн дотроос тухайн өмнө хэлсэн энэ онцлогоо шалгууруудын дагуу донор болж байгаа тохиолдол нь ерөнхийдөө 3-аас 6 хүний тохиолдолтой байгаа. Тий. Тархины үхэлтэй одоо үхлийн шалтгаантай тийм донор гэсэн утгаар бол бид нэр хамгийн гол ажиллаж байгаа асуудал бол улсын 3 дугаар төгөмлөг дээр тархины цус харуултаас нас барсан тохиолдол төр голцоо байгаа юм л да. За тархины цус харуулт гэдэг маань өөрөө тархийг одоо маш их хүнд хэмжээгээр гэмтээдэг, тархи нуусны урсгалыг саатуулаад тархины үйл ажиллагаа бүрэн алдагдуулцдаг ийм хүнд эмгэг. Тэгээ энийгээрээ бол манай улсын хувьд бол нэлээ их өндөр одоо өвчлөлтөө, нас баралттай тэгээ бүр сүүлийн үед бол одоо залуучуудын дунд хүртэл ихсээд байгаа ийм байдал байгаа. Тэгэхээр энэ нь бол хичнээн одоо хүнд их хэмжээний цус хараад хүнд байнууд хэдий ч нэ тархины өөхөх асуудал илүү байдаг. Тэгээ тархи өөрөө ийм хатуу хайлсан дотор тодорхой багтаа хэмжээнд дотор байдаг ийм эрхтэн тэгтэл тэрийг одоо дараад шахаад ингээд судас хагараад их хэмжээний цус орно гэдэг бол хамгийн түрүүнд тархийг өчүүлчихдэг ийм хэцүү асуудал л да. Тэгээд энэ үедээ одоо ирж байгаа өвчнүүд их байна л да. Тэгээд энэтэй холбоотойгоор одоо сүүлийн жилүүдэд бол одоо ийм тархин нөхцсөн одоо ийм амьгүй болсон донороос тархин бусад одоо хэвийн үйл ажиллагаатай эрхтэн одоо тухайн эрхтний үйл ажиллагаа нь алдагдчихад хүлээгдэж байгаа юм хүмүүст одоо донор болох асуудал сүүлийн 6 жил дотор бол нэлээд идэвхтэй явагдаж байна л да. Тэгэхээр энэ бол дэлхийд тархиндаа бол энэ тархины үхэлтэй донорыг
одоо ийм эргэтнийхэн үйл ажиллагаа алдагчид хүлээж байгаа юм улсуудад донорыг шилжүүлнэ суулгадаг ийм үйл ажиллагаа хууль нь батлагдаад дэлхийд дахинд хэрэгжилж байгаа ийм асуудал. Тэгээд манай улсын хэмжээнд бол 2018 онд хууль анхны одоо эрхний хөлтэй донороос эд эрхтэн шилжүүлээ авах ийм хууль батлагдаад энэтэй холбоотойгоо бол баган зохион байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр тархины өхөл болсон байна гэдгийг тодорхойлох баг дэлхийн хэмжээнд ямар стандартаар ажилтгийг бүгдийг манай улсын 3 дугаар төвөмлийн хэмжээнд батлаад гаргаад ямар багаар ямар үйл ажиллагаатай ажиллах гэдгийг бүх юм журмаараа хийгдээ явж байгаамаа. Тэгээ энэний дагуудаа бол бид нар бол одоо 27 донороос бол одоо эд эрхтэн шилжүүлж аваад бас тодорхой хэмжээгээр хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлсөн, амьдрал хайрлсан ийм сайхан асуудлууд үүссэн байгаа. Тэгэхдээ энийг хийхдээ бол одоо багаараа тархины өхлийг тодорхойлт юм байна. Тэр дотор одоо мэрэгжлийн эмчнэр ордог. Хамгийн түрүүнд бол тэнд багийн ахлагч нь байдаг. Тэгээ багийн ахлагч бол тухайн одоо эмнэлгийн эмчилгээ гэсэн орлогч дарга. Энэ дотор яг одоо эрчимт эмчилгээний эмч нар, за мэдрэлийн эмч, чих амар хоолой эмч, тэгээ шаардлагатай тохиолдолд дүүрсэн онцлогоо, за тархины судасны доплер графийн шинжилгээ, ангиографийн шинжилгээ, тархины цахилгаан бичлэг гэдэг ингээд наривчлсан шинжилгээнүүд хийгээд тэгээд энэ шинжилгээгээ бол одоо тодорхой хугацаатаагаар 3 удаагийн давтамжаар шалгаж үзээд энэ хүн тархины өхөлтэй байна гэдгийг тодорхойлд юм байна. Тэгэхээр энэ бол угаасаа хуулиндаа заагдсан тархины өхөл болж байгаа тохиолдол болгон төр хийх ёстой хуулиндаа заагдсан ажил. Энэ бол эмчийн үүрэгтэй ажил. Харин тэр хүн маань донор болох уугүй гэдгийг тухайн одоо хүний өөрийнх нь гэрээсэлсэн үлдээсэн юм байдаг ч юм уу эсвэл ар гэрийнхэн зөвшөөрсөн асуудал дээрээс донор болдог юм байна. Тэгээд энэ энэтэй холбоотойгоор бол манад одоо элэг шилжүүлэн суулгаж аваад, бөөр шилжүүлэн суулгаж аваад, шүрмэс шилжүүлэн аваад ингээд амьдралд нь одоо их үнэтэй одоо амь нас бэлгэлсэн юм олон сайхан асуудал үүссэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол одоо сая хамгийн сүүлийн 25 онд гэхэд бол бид нар 13 хүнд тодорхойлсон боловч энэдээсээ бол донор гараагүй. Яагаад гэвэл хүмүүсийн дунд одоо энэ донорын талаарх асуудлуудын ойлголт, мэдлэг ер нь жоохон дутмаг байгаад байна. Тэгээ одоо өнөөдөр бол бидний энэ хэлэлцэж байгаа юм дээр ер нь бол энэ цаашдаа бид нар энийг өргөжүүлэхийн тулд ямар асуудал нь илүү чухал байна гэдгээр нэлээд ярилцж байна. Тэгээд удахгүй донорын хууль шинжилэн батлагдаад ирэхлээр энэ асуудлыг хүмүүс ойлгуулад ирэхээр өшөө сайн болох байх гэж бодож байгаа. Хүсэл зорилго одоо манай яг мэдж байгаа бид зовсолтын үндэсний төвдөр дийлэнх одоо савар гэдэг зүйл эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Эрх зүйн орчин бүрдэж эдгэрх. Тэгэхээр бидний хүсэл нь манай эрхтэн хүмүүсээс маань ингээд хийчихнэ. Бид нар яг гадны нөлөөт яг илүү бөөндөө Монгол Улсын одоо тэргүүлэх нас баралтын 5 шалтгааны 2 дугаар байранд орж байна. За нөгөө талдаа хоол боловсруулах тогт. Яг энэ бөөр шилжүүлэх хаалганд эхлээд явж байгаа. Тэгээд донор судалгаа авах гэсэн дээр энэ чиглэлээр ямар бодлого байна? Энд дээр бас нөлөөний сургалтын ирсэн журам байгаа. Ангуул донороос бүр авах дээр бас чиглэл өгөх энэ хоёр дээр. Эргэтэн авах маяг гадны нөлөөт иргэний одоо гэр бүл хэмжүүлэн хуулцах тусламжтай. Эхний асуулт ахлаа дараа нь хэмжээ холбоотой. Энэ яг ч бүх эрүүл мэндийн эрх чөлөөт суулгаж байгаа. За хоёр дахь саналын хувьд яг ч үнэ гадаад одоо ингээд стэт энийг даван туулах шаардлагатай. Тэгэхээр Солонгос улс яадаг вэ гэхээр бүр ном гаргадаг энэ бүр нэвтрүүлэг гаргадаг. Саяхан бидний сүүлчтэй шинжилж тавьж байгаа бас толгоцоо асуудлыг хөдлөө манай хамтар судлалын төв прокурор гэсэн 3 хамтарсан тушаалаар баталтай юм. Энийг бид нэр прокурор, эрүүл мэндийн сайд, хууль зүйн техникийн сайд энэ 3 хамтраад ангуй донор гадны нөлөөтэй